За өнөөдөр ерөнхий сайд нэр дэвшиж байгаа танд амжилт баяр хүргэе. За миний хувьд Сүхбаатар аймагаас сонгогдсон их хурлын гишүүн. За манай аймгийн хувьд нийт хүн амын 60 гаруй хувь нь бол малчин, мал өрхийн иргэд байдаг. Энэ сумын маань хөгжил бол шууд малчдынхаа амьдрал дээр шууд тулгуурласан. Тэгэхээр энэ хөдөөчхөн бүтээгдэхүүний үнийг зах зээлийн энэ бодит үнэнд нь барьж зах зээлийн зарчмаар явуулах зайлшгүй шаардлагатай гэдгийг та бас сая хэллээ. Ер нь онцгойлоод хэлэх юм бол арь шир бол өнөөдөр хөдөө орон нутагт хайдаг боллоо. Нэхийг өнөөдөр бас аргалаан бүтээдэг юм тарз болгоод ингээд малчд маань ашигладаг болчихлоо. Энэ дээр энэ засгийн газрын бодлого улам сайжруулах тал дээр та бас анхаараарай. Өнгөрсөн жил эхлүүлсэн дархан хотод баригдаж эхэлсэн хөнгөн үйлдвэрийн паркийн үйл ажиллагааг бас яаралтай бас ашиглалтанд оруулж арь ширийг бас хайдгүй болох тал дээр та бас анхаарч ажиллаарай гэж хүсэж байна. За махны асуудал байгаа. Түрүү бас Батэрдэн авраг маань хэлж байна. Манай ерөнхий сайд ард иргэдийнхаа үгийг сонсож ажилладаг гэж. Гэхдээ энэ дээр бас өнгөрсөн жилийн засгийн газар махны асуудал дээр гаргаж байгаа бодлого маань бас алдаатай гарч илээ. Яг тэгэхээр өнөөдөр үйлдвэрлэгч тал болох малчд маань нийт хүн амын бас 3-1 байгаа. Тэд маань өнөөдөр тэр сошиал, телевиз, радиод бас үгээ хэлэх тал дээр бас дутмаг байдаг. Энэ дээр яг хот суурин газрын хүмүүсийн тэр санаачлага тэр үгээ хэлснээр бас засгийн газрын бодлого шийдвэр гарвал бас жоох алдаатай гарч байгаа гэдгийг бас бид бүгдээрээ мэдж байгаа. Ер нь үеийн засгийн газрын хамгийн чухал асуудал бол махны экспортын асуудал байсан. За өнгөрсөн жилээс эхлээд сүргийн эргэлт, за эдийн засгийн хувьд нийлүүлэлт, эрэлт гэдэг бүх юм энэ боломж нь хангагдаад эхэлсэн. Ийм учраас бид нар энэ дээр зөв томоохон бодлого барьж ийж Монгол малыг дэлхийн хэмжээний үн цэнэтэй бүтээгдэхүүн болох тал дээр цогц бодлого хэрэгжүүлэх ёстой юм гэдгийг бас танд хэлье. Тэгээд ноосон дээр ч гэсэн өнөөдөр бас малчд маань ноосоо хаан туршихаа мэдэхгүй ийм байдалтай байна. Тэгэхээр ер нь альва бодлогот үндэсний үйлдвэрлэлүүдийн тэр бодлогоор дэмжих ийм байдлаар асуудалд хандаж худалдан авах чадварыг сайжруулахгүй бол өнөөдөр гэхэд бас ноосны асуудал бидний хувьд бас тулгуурсан ийм асуудал болж байна. За ноол уран дээр сая бас манай Бацар гишүүн маань тодорхой асуудлуудыг ярьлаа. Энэ дээр Монгол төрийн нэрийн өмнөөс ноолор авсан тэр компаниуд цаг хугацааны хувьд авж байгаа тэр үйлдэлүүд нь Монгол улсын иргэний ба эрүүгийн хуулиудыг зөрчиж байна. 105 мянган төгрөг хийсэн гэрээ өнөөдөр 1 кг ноолорыг зарим компани 80 мянган төгрөөр өгч, зарим нь 75 мянган төгрөөр өгч. За сая сонгуулийн цаг хугацаатай холбогдуулаад тэр зарим компаниуд зөвхөн бага хэмжээгээр ноолор тушаасан тэр иргэдэд мөнгөний өгчөөд бусдад нь өгөөг. Өнөөдөр Сүхбаатар аймгийн хэмжээнд 2000 орчим өрх нэг төгрөгч аваагүй ингээд байж байна. Уг нь гэрээн заагдсан тэр зааснаар бол тэр урамшууллын асуудлыг бол үнийн дүнд уг нь оруулж тооцоогүй. Тэг өнөөдөр ч гэсэн тэр асуудлуудыг бүр наривчлан судалж наадмаас өмнө бас иргэдээ мөнгөтэй болгохгүй бол иргэд маань малчд маань өнөөдөр бас тэр орлогогүй дээрэс нь банкны хөв алдангийг өөрийнхөө нуруунд дээр өрөөд яваад байна. За тэгээд танд маш их амжилтыг